За ингээ ихний гремиксээр ой. Асгагч. Тэгээд энэ бол манай тоогоочийн рамен байна. За guys, энэ удаа хэдүүлээ тулаанд дуудагдсан. Тэгээд энэ удаа яг гремиксээр биш, тоогооч гремиксээр тулаанд дуудагдсан. Яг одоо энд ирээд байна. Сүүлд тоогооч гремиксийнхаа болон хийцэн чинь мэрэгжлийн тоогоочд бидний ур чадварыг гайхсан юм уу яасан? Хоорондоо өрсөлдөй хүрээд ирээ чэнтрээгээ тэгж гин. Чадахгүй юм биш, хоол хийгээд хүрээд ирлээ. Хэдүүлээ шиг орж байгаа дуулцж байгаа. Рамен хийж өрсөлдөй. Энэ удаагийн видеон дээр Аригания рестораны шин салбар буюу Центро салбарын нахлах тоогооч намайг рамен хийх тулаанд дуудсан юм. За хэдүүлээ бүр галтуугаар нь ороод ирсэн байна. Тэгээд одоо хэдүүлээ рамен хийхийн тулд мэдээж мах хэрэгтэй. Тэгээд мэдээж мах ирчин. Тэгээд бид нар бол өмнө нь ерөөсөй гомл чанжсэн үү гэхээс ер нь бол яг үн дээр рамен яаж хийдгийг сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ яг одоо ингээд махтай байдгийг нь бол мэдээд байгаа болохоор хэдүүлээ ингээд махаа хэрчээд хутан мутган ямар амар мэрэгжлийн байдгийн бэ. Айлын галтаагаар ороод ирсэн ч бас хэр том хэрчгүй нэг. Ингээд олон хоёр отгоо том тийм нэг хуваагаар. За яг үндэ бас ингээд хажуугаар нь туслаж авахгүй бол нөгөө зааврын бас мэдэхгүй яг дараалын мэдэхгүй байгаа даахгүй. За ингээл болоо байна л да. За өөрөө идэхивч тэг гайгүй л хүдээ бас хүм өндөх гэж байгаа биш. Ингээл ерөөсөө би ч бас том махан дуртай шүү тий. Ингээл за ингээл махаа болоод ингээл болчихл юм байна л да. За хэдүүлээ одоо яг үлээ. За шарнаа. Энэ чигээр нах уу. Ямар хүнд энэс чанартай шүү. Манай гэрийн энэ гамбан зүйл бол бас модон штэ. Тэгэхээр ингээ махаа болгочаад удаа болно. За. Дараа нь яг үлээ. За дараа нь хоёлоо раменийхаа соусыг хэлсэн дээ. Тийм үзээд. За моднуудаа сайхан эргүүлээд ёо. Хой соусоор амтлаад хирэхгүй боцлоо. Оо ёо. Ийшээ махан болж байна. Ингээ юм хурд болчих юм үү те. За ингээд манай мах маань болсон. За ер нь бол аюу хурдан болд юм байна. Манай галтгоон дээр бол ер нь юм болох гэж бас нэг цаг маг болно. Энд бол зүгээр ингээд шууд 30 секунд дотор мах хуурчт юм байна. За одоо хэдүүл амтлагын хэсэг явах гэж байна. Хэдүүл одоо махаа болгоцсон. Одоо шууд ийшээ амтлагынхаа юмнуудыг хийнэ гэсэн те. Тэгэхээр сой соус. Бүгдийг нь бол хийхгүй мэн те. Бүгдийг нь бол яг өөр. Тийм үү. Яа за миний гас нэг тоогоочийн мэдрэмж гэж бас байна те. Бас ингээд хитрхи ихтүүлчүүл мэдээч бас онцгой байх. Тэгээд одоо миний мэдрэмж бол бас тий. За баярлалаа дахиад ингээд энэ юу вэ? Энэ мэдгүй юмуд орж ирээд байгаа. Энэ юу? Тэгээд загсны дэш. Тийм үү. Тийм их бол хийхгүй. Тийм үү. Багаад тэгсгээд. За ингээд. За. Хойсоос баг бүгдийг. За баг бүгдийг хийчихгүй тий. Махаас хийчих юм уу? Бодлоогүй үү. За яг үндэ энэ галтгоон дотор одоо яг тушаал дагаж хийхгүй бол яг юмнаас ойлгохгүй юм байна л да. Одоо юу гэх юм бол одоо яг рамен хизээ хийд юм бол. Гоймонго чанаад шүлөө өгөөд дээр нь юмнуудаа тавихад бүх юмаа бэлэн болгоцсон байна. За. Одоо гоймонго чанах уу те? Энд ингээд хийчээд энд ингээд аваад ирд юм байна те. За. За энийг одоо ийшээ. Тийм. Жирэ шаардаад аваад хийчихсэн үстэй. Хийчих واخ. Тэр мөрийг хийчихдээ байж чаа. Төрүүлээд хийчих юм бол шүлжих үлчин. Бас тийм газ хийх хэрэгтэй юм уу те? Тэгвэл ремачийг хадуун дараа үлдсэн биш тавчихсан. Тийм үү. Яа, за энэ хэцүү байна. Газ хийхгүй бол тоглоом хэцүү болж шнэ. Галтгооны тоглоомд хэцүү болж шнэ. Сүүл яг тийм юм байна. Шүл хаана? Хаашаа хэмээ? Яана. Тийм үү. Энийг авч байгаа доо. Шууд уу? Эндээс үү? Яа ийггүй. За. Шүлэг хийж чадахгүй. За. Баруун хосисаас. За. Доод хатна байна. Нэг автлаа. За манай рамен маань одоо нэг юм байна. Гэтэ мэдээж одоо бид нар махаа бас ингэж тавих ёстой. Тэгээд махаа бодлол нэг ингэж тавьчих. За ядаж махаа өөрөө тавья да. За энэ бол миний мэдхээр бол Наруто байна. Тэгээд эндээс шууд аваад хийчихв те. Өндгөө тавих те. За махныхаа наахан талд нь энэ хавьд нэг өндгөө тавина. За ингээд за живцэн зүгээр шууд гараараа аваад хийчихв. За ингээд за нэг Нарутоноос нэг хоёрыг аваад тавьчих. Ноос өгнө те. Бас гараараа аваад тавьчих те. За ер нь ингэ болцсон уу? Тийм үү. За рамен их чи ер нь бол ингээд болцдго юм байна. Мэдээж бас хурд ер нь ойролцоогоор хэдэн секунд хийдгүү ер нь дуусчаад. Ер нь бол 2 минут дотор багтаагаад энэ. За би бол одоо ингээд сайн хийгсээр итвар ингээд жоохон хөргөчлөө. Гэхдээ яг хэдүүлээ одоо тэнд очиад өөртөөхөө хийсэн раменыг идэж үзье. Тэгээд дээрэс нь хэдүүлээ тэнд өөртөөхөө хийсэн раменыг идэж байхад манай тоогооч маань яг жихнээсээ бидэрт рамен хийж өгнө. Тэгээд тэрнтэй харьцуулна тийм болохоор хэдүүлээ одоо галтгооноос гараад тэнд очиад сууцгаая. За энд бол одоо миний хийсэн рамен байна. Энэ одоо нэрийг одоо юу гэж нэрлэх вэ? Одоо миний мэддэг юм хэм бол одоо энэ Наруто байгаад байна л да. Тэгээд мэдээж гахаан махтай болонгууд чинь рамений чинь шоу юу гэдэг л мэдгүй байна. За энэ болохоор түрүүн манай
зааж игсэн одоо манай ахлах тоогоочийн жинхэнэ тоогоочийн мэрэгжлийн тоогоочийн намайг одоо тулаан дооцсон тоогоочийн одоо энэ хөө жинхэнэ рамен гэж дээ. Тэгээд хоёул жинхэнэ рамен л да. Энэ одоо гэхдээ яг юутэй рамен юм болоо. Тэгээд чизтэй дахиад махтай нэлээд л уяг тийм рамен харагдаж байна. За одоо хэдүүлээ хоёр рамен амтлаад тэгээд өөр өөртөөхөө оноог өгцгөө. Тэгээд та хэд бас яг амталж үзэж чадахгүй болохоор харагдцынхаа хувьд бас оноо өгөөрөө аль нь бас илүү гоё харагдаж байна те. 10-аас тэд мэдгээд оноо өгөх юм бол бас гоё юм болов. За ингээ ихний керамикс ой асах гэж шүү дээ. Рамен ийм байна. Тэгээд энэ бол манай тоогоочийн рамен байна. За одоо хэдүүлээ иди амтлаа. Энийг төр зүр байдлах гэж те. Энийг хэдүүлээ амтлаа. За ингээд миний раменыг хэдүүлээ шүлийг нууцгаая. За би бол хийх гэж бөө юм боллоо. Яг та харахад бол гайгүй хурдан хийцэн байсан байж магадгүй. Гэхдээ би бол сая хийхсээр шүлийн жоо хөргөчлөө. Тэгэхээр бас гайгүй. Юу нь бол дайчгүй. За энэ ингээд мэдээж өндөгтөр наруудтаатай. За тэгээд энд ингээд хаамхтай те. За одоо раменээс намтлаа. Болж байна. За одоо өндгөө амтлаа. Яг амтлагаа би өөрөө хийсэн. Тэгэхээр нөгөө сой савс өөр юу хийчлээ мэдэхгүй, миний мэдэхгүй нэг хэдэн амтлагч байсан. Тэд нар нь яг таараагүй бас байх магадaltaй юм байна. Гэтэ тийм амтгүй юм бол байхгүй байна. Ер нь бол яг л тийм дундаж рамен болсон болоо. Тэгээ яг миний хийх юм гэхдээ яг үндэ амар цөөхөн байд юм байна. Цаанаасаа ингээд тоогооч нь түмийн баг хийгээд өгчт юм байна. Тэгээ дээрэс нь раменийхаа одоо хэмжээ цаанаасаа бүгд ингээд стандартын дагуу авчирч ирээ шууд ингээд хийчдэг болохоор нөгөө гомн нь ихтэн юм уу багтан гэсэн юм байдгүй юм байна л да. За ер нь бол хөөхөн рамен хийцэн байна. Тэгээ одоо хэдүүл хөрхөөс өмнө өөртөөхөө раменыг ийшээ тавьж байгаад манай тоогоочийн бэлтгэсэн раменыг амтлая. За халуун ногоотой. За дахианы махтай. Дахианы махтай рамен ч гоё юм. Би дахианы махтай ийм махтай рамен бол баг идчихаагүй юм. Тэгээ жоохон халуун ногоотой. Шөлтөө. За шөлтөө л байна л да угаасаа. Тийм сүүн шөлтөө юм уу? Болж шүү. Одоо нэг тийм сүнслэг юм орж ирж байна. Түрүү миний рамен жоохон сүнсгүй гэх юм уу? Шинэ жоохон мух болчихжээ. Ширээгээ арчиж ингэ. Хасгаж жоохон мух болчихсон байна. Уушлаараа залуусаа. Тэгээ бислэгтэй болохоор гоё болоод байгаа юм шүү дээ. Бислэгтэй рамен юм шүү дээ. Энэ гэхдээ гоё рамен юм шүү дээ. Энд чинь такатай бислэгтэй рамен юм. Ийм рамен гардаг ус юм. Би өгний аригт ирээл нөгөө нөсөртэй будаа хаяа маяа өөр рамен иддэг л дээ. Гэхдээ ийм бейсний нь бол анх удаа л харж байна. За манайхаа ариг гэж бол угаасаа мэдэх бах. Тэгээ бидний өнөөдөр ирсэн энэ салбар нь болохоор цоо шинээр нэгдсэн юм салбар байгаа. Центро мол гэдэг газрын тийм шинээр нэгдсэн юм ариг байгаа байхгүй. Тэгээ би энд ирээд өнөөдөр галтгоо могонд нь ороод тэгээ бүр тоогооч керамикс гарч ирээд өрсөлдөе гэсэн чи яг үндэ нөгөө тоогоочт нь барыг загнуулаад ямар ч өрсөлдөх чадваргүй юм болчих шиг боллоо. Гэхдээ яг үр дүнгээ ингээ харахад бол хөрхөө та хэдэд бас ингээ миний сони рамен байвал бас ингээ нэг яг л жинхэнэ рамен шиг харагдаж байгаа сте. Тэгээд за энэ бол миний рамен. За энэ бол манай тоогооч ээж гсэн рамен. Тэгээд түрүүн харагдах байдлаараа гоё байсан. Одоо ингээ би хайцсан болохоор жоо онцгойроо гэж магадгүй. Гэхдээ та ямар ч юмсаа өөрсдийнхөө өнцгөр керамикс рамен 10-аас тэд тэгээд ариг тоогоочийн рамен 10-аас тэд тэгээд комент хэсэг дээр бичээрэй. Тэгээд би бас аль нь ялахыг бол хинч мэдгүй байна гэж удаан яриад явах. Гэхдээ өнөөдөр бол яалчгүй ялагдчих шиг болтой залуусаа. Өмнө хэдүүлээ өөрийгөө ялсан гэж бодоодсэн. Тэгээд энэ удаа сая би яалчгүй галтгоо могонд ороод загнуулсан болохоор одоо ингээд ялагдсан юм шиг мэдрэмж төрөөд байна л да. Гэхдээ эцсийн шийдвэрийг та хэд гаргана гэж бодож байна. Тэгээд хэдүүл ямар ч өнөөдөр ирээд рамен хийгээд өрсөлдөж үзлээ. Тэгээд дээрэс нь энэ удаагийн видео энд хүрээд дуусж гин. Тэгээд хэдүүлээ дараагийн удаа тоогооч керамикс болон бусад видеонуудаараа эргэж уулзна гэдэгт итгэлтэй байна. Тэр бол дүр бай. Лайк дараарай. Лайк.